Чуга гаргаад. Солонгосчуудын донд сойж гаргаж ирээд оо. Чи юу юм? Би чолгтой болсон чи хөөрхөн болцсон. Тэ бэ? Мэдхгүй. Хөөрхөн мэнэ үү? Миний чолгыг харах уу данаар? Миний чолг энэ шүү дээ. Ерөөсөө 1 2 ийм 2 чолгтой. Джонсел үеийн орон дээр ингэж гарцсан. Гар юм. Амсаа тал. Ойш. Алего? Яг Christmas идэж байгаа юм шиг. Thank you very much. Орд байна те. Сайн уу манайхаа. Одоо бит хоёр лемар гээд хороолт ирсэн байна. Аяллаа 2 дахь өдөр. Өглөөний цай, сэндвич, кофетой. Сэндвич ингээд том одоо нөгөө утсан, чансан гэдэг. Тэгээд ингээд машин дээр ингээд нимкэн зүсээд өгд юм. Хэд болсон байна? 18 евро болсон. Үнэтэй те 200 короны сэндвич. Тэгээд ингээд Du kommer älska den här. Бисаа юу юм болоо гэдэг ингээд ойртоод харсан байхгүй. Энэ дүрсийг би юугаар хийсэн болоо гэдэг юм жижигхэн цагаан юмнууд байгаадсан байхгүй. Тэгэхээр би бүр ингэ харсан. Тэгсэн чинь ийм давс. Энэ бүтээл нь орон зайд сунсан алтан утаснуудаас бүрдэх бөгөөд энэ нь гэрлийн туяа харанхуйг нэвтлэн ордог соронзон орон зайг илэрхийлдэг. Утаснуудыг бүтцийн нарийн толгуурт бэхэлснээр өвөрмөц мэдрэхүйн туршлагыг бий болгож байна гэнэ. Месэд шүлэн хус, давстаа шүлэн хуу. Энэ шиё гэдэг нь салттай шүл. Шоё гэдэг нь соёо соустай шүл. Тэгээ мисо гэдэг нь мисо брат. Тэгээд мисо. Jag vet. Jag vill bara äta. Okej, nu. Oh my god, så sexigt. Зүг гоё сонсож байна уу? Өнөөдөр нөгөө нэг гоё том Парисын галерегаар нь яваад эрэгтэй эмэгтэй тусдаа ингэ барилгатай юм байна. Хомме фemme. Хомме эрэгтэй, фemme эмэгтэй гоё тусдаа олон давхар. Манайхаа энэ Гоё юм байна. Брэнд аслаа. Үнтэй юм аа. Oh my god, тэр артын exhibition гоё юмсэн те. Тэр үнэхээр гоё юмсэн. Анх удаа бит хоёр тийм арт үзэж утсан. Гоё юмсэн. Тэгээд яг ингээд очиж музей үзчихэмээр юм байна. Гоё юм байна. тий. Тэгээд нөгөө нэг үзэж явахдаа юмаа уншаад орчуулад ингээ үзэхлээр амар гоё. Бүр ингээд илүү deep ойлгоод те. Гоё юмсэн. Тэгэхгүй бол хараад ойлгохгүй юм билээ. Хараа зүгээр ингээд юу ч болохгүй яваал. Тэ үзэгч сонирхол татахгүй. Тэгээ юмыг ингээ уншаад сонирхоод яг ямар юмар хийсэн, ямар техникээр хийсэн, яаж хийсэн гэд юмыг харчихлаар ойлгохлоор бүр илүү гоё сонирхолтой болд юм билээ. Нэг юм цагаан баян авчлаа. Бэв нэг улаан баян авсан. Нэг өөр баар харсан байсан чинь болоод тэгээд энэ баар руу бэв орсон чинь им queer баар тэр нь болохоор ингээд ямарч ингээ гендергүй хүмүүстэй өөрийгөө эрэгтэй ч гэж тодорхойлдоггүй, эмэгтэй ч гэж тодорхойлдоггүй хүмүүс орж ирд юм байна.
Гоё юм тий. Тэгс чи өчтөр бит хоёр нэг ийм сэндвичийг 18 еврогоор аваад идсэн тий. Тэгээ хоёрыг авч чадхаасаа нэг угааж идсэн. Тэгснээр кофений гоёгоогүй бас 12 дээр авц тий. 30 еврогоор гарав. Жохон турист үзтэй газар. Энд яг өөртөө авдаг газар. Үнэтэй мэн тий. Нэг ч хямдан газараас авч болно л та. Монгол цонголт гэдэг юм жаа гоё. Нүдийг ингээд зарж шít энэ дээр. Тийм нэг асааж юм. Хоёр буулаасаа чек аут хийцээ. Тэгээ жоохон гадуур явж байгаа. Өнөөдөр бит хоёр 9 цагаас нислэхтэй. Тэгээд 7-гийн үед онгоцсныхаа бул руу ямартай ч явна. Тэгээд бит хоёрсаа жоохон алхаж агаад энэ хаваар бас жоохон алхаж юм үзэж агаад. Тэгээ гоё ингээ нарны нэрийг аваа сууж. Тэгээ шивэдэд амар их зас орцсон. Жоо хэцүү байгаа юм шиг элэ. Өдрийн бит хоёрын төлөлгөө. Одоо буудлын дээр бит хоёр юмнуудаа үлдээсэн байгаа. Орой очиж авч болно. Яхасан өмнө аван тэгээд өчигдрийн байсан тэр нөгөө нэг Аз Street гэх юм уу. Тэр газар очиж нөгөө нэг Culinary Wars-ийн ахын одоо шефийн ресторан байд юм байна. Тэгээд тэнд очиж зогсож аваад идэж үзт юм уу гэж ботсон байгаа. Бэби ясаа бүр аяа. Чимээр манай гараа. Данчлаа юм да. Бэби нэстэ хөрх юм байна. Хөх бэби ингэж бичих юм чамаа яг талгайг чинь бичих юм бол. За бит хоёрын хоолын газар ирсэн байна. Очир нь бүр тэнд ингээд явж гин. Идэж амжихгүй бол одоо өөр газар хоол идэх даа бэби. Бэбиний газар юугаараа спешиал лээ? Тогооч. Тогооч нь яа? Тогооч нь нөгөө Netflix дээр байгаа Culinary Wars гэдэг season 2-ын алдартай тогооч. Season 1 биш үү? Season 2 шүү дээ. Тийм үү? Тэр тогоочийн хоол гэж байна. Идэх нь үү яах нь үү? Гахаа махтай шүл. Нэг л хоолтой. Менюн дээр нэг л хоол байгаа. Аха. Тэгээд тэр нэг хоолыг идэх гэж одоо очирлоо тусч байна. Бид хоёр ядаж байгаад одоо онгоцны буудлын руугаа яг цагийн дараа явах хэрэгтэй. Тийм үү? Тийм. Цагийн дараа явах хэрэгтэй байв. Микрофон төөжгөө гаргаад. Солонгосчуудын донд сөөжг гаргаж ирээд оо. Шоконд орхолгүй. Би нэг гэртээ аяг авсан юм. Хөрхөн Парисын аяг ийм газраас. Тэгээд ингээ хоцорчлоо. Уул нь бол 1 цагийн өмнө нэрээ гэжсэн чинь 10 минутын өмнө нэрээд. Баахан солонгосчууд дотор зогсож байна даа. Биш Монгол хол гурилтай шүлэндээ ингэж ааш ирсэн баг. Тэ? Яса. Би ч Азууд донд байгаа юм чи. Одоо цаг 6 болж байна. Хоёул хийлгээд 5. Яг 1 цаг зогссон байна. Цаг 10 минут зогссон байна. Одоо яг орох гол яг урд нь ирсэн байна. Тогооч нь өөрөө арталтай хоолоо игээд байж сая хайлт гарч ирж байгаа буцаа орцсон те. Бит 2 9-с нисэн те. Йоо. 6 3 цагийн дараа нисэн. Вау, сууж байгаа л зогч. Шүлрүүгээ игээд битээ уцчих гэнэ. Тэгэхээр чи шүлнийхээ амтыг мэдрэхгүй. Тэгэхээр шүлөө мэдэр гэнэ. Гой хаваалаа.